За Монголын хороолт, гэр хороолт амьдарч өсч байгаа бас хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж байгаа ээж нар болон жаахан дүү нартай гэж зориулж хэлэхэд гэр хороолт амьдрах нь маш олон төрлийн давуу талтай юм шүү. Та бүхнийг миний хөөрхөн дүүнэр том болоод гэр хороолт амьдрснаар маш олон төрлийн давуу чадваруудтай болж өсдөг юм шүү гэж хичнээн хэлмээр байна. За яагаад тэгэхээр би бол өөрөө гэр хороолт өссөн. За тэгээ гэр хороолт өсөхдөө бүхэл зүйлийг хийж өслөө штэ. Ээж аав нартаа туслаад усаа авдаг байлаа, түлээгээ хагалдаг байлаа. За тэгээд бүр нөгөө түлээгээ хамтдаа ахтайгаа хамтдаа хөрөөдөөд тэгээд түлээгээ жижигэн бас ингээд тий сүхвэрээ цохоод хаглаад өглөө оройд ээж аав маань байхгүй болвол галаа түлээд хоолоо хийгээд тэгээд бас усаа авчираад усаараа яадаг байсан тий хэдүүлээ сайхан нэвтрүүлхэн дээрээ хувцас угаагаад гараараа мушгаа гадаа тохоод нөгөөх нь дардаартлаа хөлтөөд тэг өвлийн цагт тэгээд тэрийг гэртээ оруулж ирээд сайхан дэвтэйгээ зөвлөлөөд тэг хатангуут нь эндүүдээ маш их зүйлийг гэр хороолт амьдрснаас бол сурдаг хүүхдүүдээ дүүнэраа. За тэгээ энэ нь бол амьдрал чинь ирээдүйд маш том юм хэцүү зүйлийг давж туулах тийм төсвөр төвчээртэй болгож өсөгдөг юм билээ. Яагаад тэгэхээр би өөрийнхөө амьдралаас одоо тулгуурлаа үзэхэд энгийн зүйлтэй бол нэг амархан буугаад өчтдөггүй, юмд бол амархан төртдөггүй ч юм уу те. Физикли гэдэг чи одоо би тэнхээгээрээ сэтгэлээр айгүй их тийм тэнхээтэй болоод бид нэр өсдөг байгаа байхгүй юу. Тэгэхээр гэр хороолт амьдарч өсөж байгаа хүмүүсийг битгий хүмүүсээ доогуур бодоод цаа хүмүүс чинь харин ч бас тийм бүр айгүй тийм амьдралын төсөр төвчээртэй тийм хүмүүс болж өсдөг байгаа байхгүй юу. Тэгэхээр би сайн нэг юм бичлэг үзлээ л да Монголд тий хүүхдээ ингээд гоё тийм сургуульд явуулдаг. Өөртөө ингээ гэр хороолт, гэртээ амьдардаг тийм ээжийн бичлэг үзлээ л дээ. Бүр тэгээд дотор арзагнаад бүр нэг хэлмээр санагдаад энэ бичлэгийг хийж байгаа байхгүй юу. Тэгээд би бас л тийм яг тэр одоо тэр охиных нь амьдралаар нь өссөн ийм охин байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ бичлэг надад маш ойрхон санагдаад одоо би бол Эрдэнэтийн хамгийн сайн гэгддэг байсан улсын сургууль сурсан. Горд гэдэг ингээ төвд сургууль маань байрладаг. Манай гэр болохоор ингээ гэр хороолт байрладаг. Тэгээ өглөө болгон гэр хороолоос хичээлдээ явдаг байсан. Энэ бүх зүйл бол надад маш том хатуужлыг л гоё өгсөн болохоос биш. Би хизээш тэр гэр хороолт байдаг гэдэг тийм одоо тэр муухай дурсамж бол надад тийм их үлдээгүй. Харин ч гоё тийм хүүхэд нас байсан учраас ч юм уу тий дандаа л нэг тийм хөөрхөн гэгээлэх зүйл нь бол надад авч үлдсэн байдаг. Ахтайгаа өглөө хосоол 7:30-аас өглөө бол нэг аимшигтай такси суугаад идэггүй байсан. Өвлийн тэр гоё цагаан цасан дотор ахтайгаа ингээл гуулгаад хөтөлцөөл 30 минут 25 минутын дотор амар хурдан гуулгасаар агаал хичээлдээ очдөг байсан. Тэр үе бүр ингээд айгүй гоё тийм дурсгалтай гоё үлдсэн байгаа байхгүй миний сэтгэл санаанд ямар ч гэсэн. Тэгээд гэр хороолт амьдардаг байсан. Тэгээд дахиатай байсан, галуутай байсан. Тэдгээр амьтдаа ингээл амар хайрлж өсгдөг, үржүүлдэг байсан. Гадаанаа нохоотой байсан гэл амьтан хайрладаг, хүнийг хайрлах тийм их сэтгэл тий хүнийг одоо ингээд навсгар хувцтай байж ахт нь би одоо навсгар хувц хүмссэн байна гэж дүгнэдэггүй. Тийм гоё хатуужлалтай бөгөөд хүмүүжлэлтэй тийм зан аран шиг би гэр хороолт одоо жишээ нь амьдарч байхдаа олж авсан байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр би Америкийн нэгдсэн улсад амьдарч байна. Маш олон том компаниудаа өрсөлдөхүйц хэмжээний компанийг бүтээгээд хөгжүүлээд Америкийн маш олон хүмүүсийг өөрийнхөө доор ажилуулад тэгээ явж байна. Тэгэхээр гэр хороолт өсөж байгаа хүмүүс хүүхдүүд энэ бичлэгийг үзэж байгаа бол миний дүү, миний жаахан дүүнэр одоо энэ бичлэгийг үзэж байгаа бол битгий шантраарай. Юм тэрэндээ ингээд зогсчдаггүй, дуусчдаггүй. Тэгээд
яг тэр цэгээс чинь чи маш олон тэр өөртөө байх ёстой тэр маш гоё тэр хатуужлуудыг олж аваад цаашаа чи ингээд give up гэдэг чи одоо нөгөө тасралтгүйгээр хөгжөөд бууж өгөхгүйгээр явах юм бол хаанч хүрэх боломжтой юм аа. Одоо манай ээж аав хоёр ажил хийгээд одоо жишээ нь мөнгөө байранд өгөхийнхөө оронд миний одоо мэдлэг төгсөн байгаа байхгүй юу? Гадагшаа гарах боломжийг маань нээж өгсөн. Тэгээ тэр боломжийг нь би алдалгүйгээр татгаж аваад Америк сурч хөгжөөд өөрийн гэсэн бизнесүүдийг бий болгоод тэгээ одоогийн би гэсэн хүнийг бий болгосон байдаг. За яг хүмүүс болол тий намайг ямар ч өнцгөр харж болно. Гэхдээ би бол өөртөө маш ихтгэлтэй өнөөдрийн би гэсэн хүнийг болол тэр олон амьдралын нухчаа бий болгосон. Тэгээд одоо ингээд нөгөө өнгөрсөн амьдралтаа хизээч би тунж байгаагүй, байхгүй, харин ч баярлагдав. Манай ээж хоёр хэрвээ ингээд байранд амьдардаг байсан, намайг гадагшаа дотгошоо явуулдаггүй байсан, бүх мөнгөө одоо тэр тухайн одоо байгаа зүйлдээ зарцуулдаг, ирээдүйд маань зарцуулаагүй байсан бол өнөөдрийн би магадгүй би энд байхгүй байх байсан. Одоогийн байгаа төвшөндөө хүрэх чадахгүй байсан байх гэж боддог. Тэгэхээр эцэг эх чинь заавал чамд гэж бас амар их хөрөнгө оруулалт хийж чадахгүй ч байж болно шүү дээ. Гэхдээ одоогийн нийгэмд бол маш олон зүйл чи өөрөө apply хийгээд би энэ сургуульд ингэж сурмаар байна. Эсвэл бол бас ингэж олон сайхан амжилттай байгаа хүмүүстэй сошиал орчноор найз олоод ч юм уу яаж хүмүүс одоо мөнгөгүй ч гэсэн тий гадагшаагаар сурж болоод байна. Гадагшаа гарахгүй ч гэсэндээ Монголдо маш олон зүйлийг хийж бүтээж болохоор байна. Гадны хүмүүсээс сураад тий интернет гэдэг зүйл одоо намайг одоо өсөж тойрноход бол нэх байгаагүй. 10 жилдээ байхдаа би бол Yahoo Messenger-ээс өөр зүйл хэрэглэж үзээгүй. Тийм л байсан аахгүй юу. Тэгэл их сургуульд ороо компьютер гэдэг зүйлтэй баг танилцаад интернет гэдэг зүйлтэй учирч байсан бол одоо нийгмийн хүүхдүүд хизээл бол хизээ утаснасаа бүх зүйлийг ингээд харж сурж чадаж байгаа учраас чи болол гэр хороолд амьдарч байгаа ч гэсэн интернеттэй л байгаа бол бүх зүйлийг бол тэр утаснасаа бол хийх боломжтой болчиход байна. Тэгээд одоогийн бол диплом энэ тэр зүйл бол нэг тийм үн цэнтэй бол биш. Яг тэгэхээр хэтэрхий одоо интернет AI хөгжөөд энэ байгаа нийгэмд бол скил гэдэг одоо чадвар гэдэг зүйл хамгийн их үнэлэгдэж байна. За тэгээд эгчийнхэн одоо хийдэг бизнес, миний одоо хийдэг бизнес юу вэ гэхээр олон хүмүүсийг ажилд авдаг. Гэхдээ ажилд авахдаа юуг нь шалгаж авдаг вэ гэхээр энэ ажлыг хийж чадах уу гэдгийг нь харж шалгаж авдаг болохоос биш хэн ямар дипломтой вэ гэдгийг нь бол харж шалгаж авдаггүй байгаа. За тэгээд хүмүүсийн одоо apply хийж явахдаа одоо тий ажиллаа хийж чаддаг хэрнээ 10 жилийн дипломтой хүн байна. Ажиллаа хийж чадахгүй хэрнээ мастерын дипломтой хүн манад одоо ажилд орё гэдэг ажилд ингээд аппликейшн явуулахад алингийн хэнийг нь авдаг вэ гэхээр 10 жилийн дипломтой ажиллаа хийж чаддаг. Гэхдээ яг хэрэгцээтэй байгаа мэдлэгийг олоод авъя гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүн нь бол илүү ажилд орох магадaltaй байдаг. Тэгэхээр аль ч улсад бай одоо тэр диплом бол нэг үн цэнээ алдчихад байна. Яг манай хийдэг мэргэжлээс гадна одоо олон төрлийн одоо ажлууд байна шүү дээ. Одоо ингээл чи тэр зүйлийг хийж л чадах юм бол диплом ч ерөөсөө хамаагүй болчиход байна. Одоо би ажил олгогчийн хувьд бол диплом нь зарим нэг талаараа хэрэгтэй байгаа ч зарим нэг талаараа ямар ч одоо тийм юу байгаа хгүй үн цэнэгүй. Нэг л яг л сайн ажиллаа хийгээд явж чаддаг, оцсон газраа нүрээ улаалахгүй маш сайн хийгээд ажиллаа хийждэг. Тийм байхад бол ямар ч ажил олгогч бол чи нааша хүрээ дээр чамд би дахиад илүү ажил өгмөр байна гэд дуудаж байна. Хэрвээ чи мастерын дипломтой байсан ч гэсэндээ ажиллаа хийж чадахгүй болвол яаж штэ энэ хүнийг дахиж бити явуулаарай гэсэн тийм хариунууд ирж байна. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд чамд ямар ч тийм одоо би энэгүй тэнэгүй ийм зүйл байхгүй гэдэг тийм өөртөө тэгж хотлаа тэгж одоо нэг өөрийнхөө чадварыг одоо боломжгүй гэдэг зүйлийг өөртөө л ургуулсан ботхоос биш боломж олвол хааж байгаа шүү.
одоо чи гэрт суугаал интернеттэй нэг утастай, эсвэл бол iPad-тай, эсвэл нэг компьютертэй л байхад бол ертөнцийг тойлчин чиний гэр хорооллын гэр доторч байна, хааж байна. Тэндээс чи юу тэр чадваруудыг олж сураад юу л бол юу хийх боломжтой байна. Ээж нараа бас хүүхдүүдээ хүмүүжлэлтэй өсгөнө гэж одоо ярьдаг шүү дээ, тий. Би одоо гэр хороолт амьдраад өссөн байна. Гэхдээ манай эцэг намайг шулуун амьдрахыг зааж сургасан. Тэгээд тэрнээсээ чи одоо хүүхдүүдээ гэр хороолт өсгөөд яг тийм замлаар явж байгаа бол хүүхдүүд чинь ирээдүйд хинч болох боломжтой. Чи бол зөв зүйлийг хийгээ явж байна л гэж хэлмээр байна. Өөрөө харин бити эндээ шаналж зовж байгаарай. Яа тэгэхээр өөрөө чинь ч гэсэн бол бас гоё цаг үе амьдарч байгаа учраас юу л бол юу хийх боломжоо өөрөө олж толдоод хэцүү байгаа одоо тэр байдлаасаа гарах замаа олох боломжтой үед амьдарч байна. Тэгэхээр ээж аав нар ч гэсэндээ өөрсдийгөө бас доош нь хийхгүй, мэдлэг чадваргүй, дипломгүй гэж хоошоо суухгүй бүх зүйлээ олж мэдээд юунд сонирхолтой, юунд дуртай, юу хийхээгээ олж мэдээд тэрийгээ сураад амьдралаа дэвшлүүлээрэ гэж зөвлөмөр байна. Тэгээд гэр хорооллоос бол үнэхээр бол би бол эрдэмтэн, номтон агуу хүмүүс төрдөг гэдэгт бол итгэдэг. Хүмүүс хамгийн доор байх тусмаа дээшээ өсөхдөө маш дээшээ цойлж өсч чаддаг байдаг. Их бол олон одоо энэ Америкийн одоо тэр том баячууд миллионер, биллионерууд бол харуулж штэ. Одоо ингээд сурвалжлага авсан бичлэгүүд одоо зөндөө байдаг те. Цаа ингээд нөгөө хаанаас ингэж эхэлсэн бэ гэхээр дандаа л ядуу айлаас би гаралтай, ээж аав маань мөнгөгүй байсан. Одоо би энд байна. Манай ээж аав энд байсан гэсэн тийм хүмүүс бол Америкийн нийгэмд бол ихэвчлэн байна. Тэгэхээр хамгийн одоо том цэгт хүрч чадж байгаа хүмүүс бол гэр орон бэкграунд гэдэг чинь өссөн орчин нь бол маш доогуур байсан байдаг. Тэгэхээр эндээ бол харин талархаж яв. Хаана байгаа тэр л газараа хамаагүй талархаж яв. Би одоо өнөөдөр чи мөнгөтэй айлын хүүхэд болж төрлөөгээд баг зүйлийг мэдэж авч байвал чи өөрийгөө харин ч би стонер энэ эд хөрөнгөн дээр ингээ өсчиж гин гэж өөрийгөө бодоод авахгүй. Эцэг чинь нас урсан явсны дараа чи яах юм бэ те. Тэгэхээр миний төв бас л гэр хорооллын айлын хүүхдүүдтэй гэж өөрийгөө том байна гэж бодлохгүйгээр өнөөдөр бас хичээх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол бас ирээдүйд ямар ч баталгаа байхгүй шүү дээ. Эцэг эхийн мөнгө төгрөг болвол тэр мөнгө олж чаддаггүй тийм зүйлийг мэдээ сураагүй хүүхдүүдэд бол өвлөж өгөөч нэмэр байхгүй. Тэгэл үрээл тараал байх болгоч. Би бол тэр мөнгөтэй харьцах ухааныг бол маш багасаа суралцсан. Манай ээж бол маш олон бизнесийг бол эхлүүлсэн. Таньж мэддэг хүмүүс нь мэдж байгаа. Намайг одоо баг 10 настай байхаас л баг 10, 11, 12 тахаас л хойш маш олон төрлийн бизнесийг хийжсэн. Би мөнгөтэй нь бол зуралтаал эндээс тооцоо энэ тийшээ юм бүтээгдэхүүнээ хөргөж өгнө гэх тийм л хүүхэд байсан. Тэгээд одоо энэ мэдлэгүүд маань бол үнэхээр хэрэг болж байна. За тэгээд би энийг дэмжиж амьдраарай. Гэр хороолт амьдарч байгаа хүмүүсийг хизээш доошо битгий хий. Цаадуулч нь бол үнэхээр ухаантай харин чатуужл сайтай хүмүүс байдаг шүү гэж энийгээрээ хэлмээр байна. Тэгээ энэ бичлэг таалагдсан бол шеэр хийгээрэй. Тэгээд би бол үнэхээр доор байгаа хүмүүсийг дэмжих дуртай. Тэр хүмүүсийг хаач хүрэх чадaltaй гэдэгт бол итгэдэг нэгэн байгаа шүү. За тэгээ баярлалаа. Баяр та.